их талын дайчид одоо нутагтын цөмрөн оржиж хүчрхийг ярицааруудын минь гавлыг нь ган дулахтаа хадчихад явсан гэж. Саяхан бид нар бас нөр Батхан ингээд төсөлт ажиллахаар тийм ээ. Өнгөр улсад очсон. Тэгээ Өнгөр улсад очиход одоо тэр Батханы их хайрын 1242 онд тэр эстрүгэм цайзрууд авталсан байна л да. Та түрүү ярьснаа шүү дээ. Тэр түүхийн тухай одоо тэр бичсэн тэр Попламын тэр дурсамжыг бас бид нар тэнцээс олж тухай тэр кинонд оролцож байхдаа бас уншлаа. Тэн дээр юу гэж бичсэн гэхээр одоо манай хүчрхийг ярицаарууд гэж байна тийм. Одоо ингээд битүү хоёглцсан, өвч бүрэн хоёглцсан, морилоо өрт хоёглцсан. Ямар ч одоо тэр ялагдах боломжгүй гэж байгаа. Зүү орох зайгүй тийм. За тэндээс одоо ганц боломжтой нөхцөл байдал нь юу вэ гэхээр тэр ярицааруудын нүдийг онох боломжтой гэж байна тийм. За тэгтэл одоо Монголын тэр мортонгууд бол дайрж орж ирээд одоо тэр цэргүүд ингэж тойрч тавьдаг гэж богино зайд. Шүрч байснаа буцаа цутаашдаг. Тэгээ монголчууд бол цутгаас хизээч ичдэггүй ард түмэн юм аа гэсэн байна. Гэтэл яг үндэ цутаана гэдэг нь яг цутаж байгаа биш тулааны арга барил тактик байж байгаа юм тийм. Үхрийн бас мэт цуванд нь оруулж ирж хагаад монголчууд эргэж харвдаг морин дээрээс. Эргэж харвахтаа худран гуц дэвсэх намнаа хийхдээ алддаг. Яг нүдийг ондог. Нүдийг онохдоо гавлыг нь ган дулахтаа хадаад буцсан гэж бичсэн байгаа байхгүй. Гавлыг нь ган дулахтаа хадаад буцсан. Их талын дайчид одоо нутагтын цөмрөн оржиж хүчрхийг ярицааруудын минь гавлыг нь ган дулахтаа хадчихад явсан гэж. Тэгэхээр нүдээр орсон сум чинь шууд хашаа гавлыг нэвтлээд дуулганд нь хаддаг байна л да, зоодог байна л да. Тэг хөвтүүлсэн байгаа тийм. Тэгээд араасаа хөөж яваа тэр ярицааруудыг цөөрсныг мэдрэмэгц монголчууд чон мэтэргийн довтолдог гэж. Тэгэл ерөөсөө өвс хадаж байгаа мэт зүгээрстэй хяргаад өнгөрдөг гэж. Тэ. Гэх мэтчлэн одоо түүхийн их сурвалжууд маш их байна л да тийм.